За нөгөө яг хэр сонсогдож байгаа шалгаж байна. Биднийг сонсож байгаа хүмүүс хариу үлдээгээрэй. Биднийг сонсож байгаа хариу үлдээгээрэй. Сонсогдож байна уу? За одоо тэгэхээр бид хоёрыг сонсох байна. За бидний сонсож байгаа үзэж байгаа одоо нийт гацагсдаа энэ оройн мэндийг хүргэе. Тэгэхээр цар тахлын тэмдэглэл блогийн маань 10 дахь дугаар та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр энэ удаагийн сэдэв болохоор аль дургуулсан хүүхдүүд буюу гадаадад гацагсад гэсэн сэдэвтэй байна. Тэгэхээр энэ удаа болохоор бид англиас сувдаа, солонгосоос амгалан, Америкээс сувдаа холбогдсон байна. Тэгэхээр миний партнер одоо сувдаа маань болохоор одоо Английн Лондон хотоос Франкфурт руу явж байна. Тэгээд өнөөдөр бас эх орондоо очихоор яг одоо онгоцны бод руу явж байна. Тэгээ юун дөрөнд бас төрүүлээд гэртээ харихаар болсон сувдаадаа баяр хүргье. Тэгээд зөндөө олон бэрхшээл садыг ингээ хамт туулаад өнөөдрийг хүртэл хоёулаа цар тахлын тэмдэглэлээс амжилттай хүрсэн яг энэ гацагсдынхаа дуу хоолой болж ирсэн те. Тэгэхээр төрүүлээ харьж байгаа чамдаа баяр хүргье. Монголд очиод бас биднийхээ дуу хоолойг өргөжлүүлнэ. Бас цар тахлын тэмдэглэл блог манаас үргэлжилсээр авах болно. Тэгэхээр Солонгосоос амгалан холбогдож байгаа тий. Тэгэхээр Солонгос, Америк хоёрт бол хамгийн их одоо гацсан иргэд бол байгаа. Тэгээд тооныхоо хувьд бол нэг ер нь бол ойролцоо байгаа тий. Тэгэхээр бидэнд бас нөхцөл байдлынхаа тухай мэдээллийг хүргэж болох уу? Яа санагдсан уу? Тэсээ харсан болгон эх орондоо байгаа бүгдийн мэдээлэл. Суудаа 2 одоо хэвчээ доо. Үнэн зөв мэдээлэл дээр. Нөгөө сувдаа маань ямар ч гэсэн стресс гараад энэ хүнд байдлыг аваад харьцаа баяр үү? За миний хувьд бол энэ солонгост байгаа нөхцөл байдлыг ямар байсан, одоо ямар байгаа, гадуур ямар ташаа мэдээлүүд яваад байгаа талаар авсан тайлбарлах хэрэгтэй. Тэгэхээр анх солонгост байгаа монголчууд цар тахлын дэвшллийн үед ялангуяа нөгөө шинжлэхүйгээд гаж улсын түмээс үүдтэй маш хурдтай тархажсэн халдварын тохиолдол өдөр 500-аас 1000 тохиолдол үлдчихсэн тэр үед. Тэр үед бол солонгост байгаа монголчууд юу гэж нэгэнтэй өрөөлсөн юм бэ? Бид нар гэхдээ харихгүй гэж өрөөлсөн. Бид нар өвчнөд тээж орондоо очихгүй. Бид нар өвчнөд өвчнөд эндээ өвхнө гэдгийг өрөөлж ирсэн. Бүгдээрээ тэгсэн гэж хэлчихсэн. Тухайд бол бид нар маш хайртай байсан л да. Маш харахад солонгосын газар нутгийг тэр үедээ энэ жижиг газар нутаг маш сайн хүн амтай. Тэгээд ам харилцаа хөгжсөн маш хөдөлгөөнтэй ийм байна. Тэгээд энэ бид маш хайжсэн хамгаалах хэрэгтэй болсмог байсан. Гадаад ирэх маш бахарсан гэсэн. Тэгээд зөвхөн гадаад иргэдээс солонгос залуусаар амьдрах
үнэмшигтэй хүмүүс маск. Тэгээ манайх маск угааж хэрэглэсэн. Угаах нь би өөрөө энэ ч юм уу. Угаах нь бол хамгаалах чадвар нь муудчихна. Боломж нь муудчихна. Манайхан битээ угаагаад тэгээд яаж хариулах хэрэглэх огт цаас зүгээгүй байсан хариулах нь гэдэг юм. Тэгээд яаж хариулах хэрэглэх үү гэдэг аргуудыг бүгдээрээ яриад бидний байгаа боломж нь болохоор жигнэх боломж байсан байна. Тэгээд бид нар маска жигнэх үү? Маска маш ихтэйсэн аваад болохоор уусан тэгээд ихэхгүйгээр амын ихтэйхэн боогоод тавьдаг. Тэгээд хатаа савн тэгээд жигнээд 20 минут жигнээд зарим нь бол эндүүгээр авих гэсэн. Эндүүгээр яриад. Тийм байдалтай ийм хүнд байдалтай шиг хугацаанд эсвэл бид нар их орондоо ямар нэгэн өвчин авчихыг ерөөс өгсөөгүй. Бид нар анхны шийдвэрийг бодоод 2 гараа дэмжижсэн. Улаараа багчээсэн. Шийдвэр гаргасан хүмүүсээр маш багчээсэн. Маш их зүйлсэн. Харин бид нар бол хариуцлагагүй шүү. Тэгэхээр гар гараад чийд хариуцлагатай байцгаасан. Тэгээд нөхцөл цаашаа удаашрах тусам өөрөөр хэлбэл за солонгосын нөхцөл бодвол халдварын тохиолдол 20-30 дахин буурсан. Маш бага болсон. Тэгээд солонгосоос гадааштай иргэн баг илрээгүй ийм үеүүдэд одоо тэгээд маш явах тэгээд энэ байгаа иргэдийн нөхцөл болохоор хүндрээд ирсэн. Өмнө хүнд байснаас гадна бүр ковидын халдвар авахаас илүү амьдрахад хэцүү болж ирсэн. Энэ түр хугацаагаар ирсэн орон байрын асуудал үүсэж байгаа. Түр хугацаагаар ирсэн иргэд болохоор байр суурьд заавал тацаа авдаг байхгүй. Тацаа саяас 3 сая 5 сая энэ. Тэгээд заалчгүй гэрээ хийн тий. Тэгээд гэрээ хийгээд орохоор түр хугацаанд ирсэн иргэд тийм мөнгө нэггүй байхгүй. Байгаад өглөө гэхэд хаяад явчих гэрээ хийж авахгүй. Тэгээд энэ хүн авчих. Тэгээд маш хаддаг болчиход идэг. Тэгээд аль нэг таньдаг айлхаа хажуу өрөөнд амьдраад байсан чинь зүйл рүүгээ хүмүүсийн нөхцөл хүндэрч. Мэдээж хэрэг удаан олон сар хажуу том байх гэж шүү дээ. Зарим нь. Зарим нь нөхцөл нь болохоор ирээдүйн шалтгаалт ажил хийх боломжгүй ийм хүмүүс болоод мэдээж хөнгө байна. Одоогийн хөнгө байна. За зарим нэг нь Монголд байгаа ар гэрийн зовсон яндрын асуудал хүнд байж багчаад яваад байгаа. Тэгээд иргэдийн явахгүй ялангуяа 3 сар 4 сар 5 сар болоод маш хангалттай байгаад ирсэн. Тэгээд 6 сараас эхлээд хүмүүс ярьж хэлж ирсэн. Бид нар зөндөө тийчээ одоо их багт харьяа. Бид нар харих боломж аваач гэж. Тэгээд бол маш их гүйж ирсэн. Тэгээд сүүлдээ одоо үнээр сонсохгүй байгаа учраас одоо 50 замаар хуулт хийж байгаа. Одоо хүн зав юм ярьж байгаа. Тэгээд энэ байдлуудад манай улсын програм засгийн газар маш нэг талыг барьсан. Тэгээд оновчтой биш мэдээлэл өгсөндөө нэг талыг барьсан. Яг гадаадд байгаа иргэдийн нөхцөл байдлыг бас харьцангуй мэдгүй байгаа учраас одоо манай цар тахлын тэмдэглэл блог бол өөртөө тухай өөртөө ярьж одоо хүргэх гэсэн зорилготой байгаа шүү дээ. Бид яг дөнгөж сая ихэд одоо хичээл сайдын яамны гадаа сууж байгаа дөнгөж одоо орж ирж байна. Одоо энэ 11 цаг 30 минут болсон байна. 23 цаг тий. Тэгээд элчин сайдын яамны гадаа ингээд сууж байгаад өдөр болгон суулт хийж байна. Бид нараас 50 замаар ингээд бас эсэргүүцлээ илэрхийлээд суустаа хийж байгаа. Тэгээд яг хангалттай тоогоор бол хүмүүс бас явахгүй байгаа байна. Гэтэ энд бол өвчлөл маш өндөр байгаа шүү дээ. Одоо 7 сарын 24-ний байдлаар гэхэд 518 биш 581 хүн одоо яг энэ өдөр ковидоос болж өөд болсон байна. Тэгээ ковидын халдварын Вашингтон DC орчимд бол 11,000 хүн одоо өдөрт одоо яг энэ 24-ний байдлаар бол өвдсөн 11,717 хүн өвдсөн байна гэж аах. Ер нь бол нийт Америкийн югаар бол бүр 70-80,000 ингээл хүрээд байгаа шүү дээ. Ер нь бас тийм өвчлөл бол маш өндөртэй байгаа. Америкийн нөхцөл бол Солонгостой харьцуулахад бол өөр. Гэхдээ одоо гацагсдынхаа тоогоор бол ойролцоо баг ойролцоо шахуу байгаад байгаа тийм хамгийн их хүмүүс одоо Солонгос бол Америкт гацсан байгаа. Та нарын хувьд болохоор нэг удаагийн нислэгээр шууд их орондоо бичиж боол бид нэр дор хаяж 2-оос 3 нислэг дамжиж очиж байгаа гэдгээр ялгаатай байгаа. Санхүүгийн хувьд одоо нөхцөл байдал бол нэлээд хүнд байна. Тэгээ бид нэр одоо ойрын өдрүүдэд одоо оршин суугаа одоо Америкт одоо суурьшсан монголчуудынхаа болон одоо энд байдаг сүм одоо Монгол эзэнтэй болон одоо өөр одоо христийн сүм
За тэгээд нөгөө Монголд иржсэн гадаад иргэд мэрэгч гэдэг юм уу тийм хүмүүсийн тусламжтайгаар бас тодорхой хэмжээний иргэдийн асуудлыг шийдэх тал дээр ажиллаж байна. Тэгэхээр одоо яг элчин сайдын яамны зүгээс бол бидэрт бол тусламж бол бараг угаасаа байхгүй шүү дээ тий. Тэгэхээр иргэд өөрсдөө хэрхэн биеиндээ тусалж болох уу гэдгээ одоо бүр хичээж байна л да. Одоо тэгээд иргэдээ гадаа хонуулах уу, хоолгүй байлгах гүмсэн гэдэг тал дээр бол бид бол байдаг чадлаараа одоо хичээж байна. Тэгээд ер нь бол ярихаас хэцүү зүйлсүүд их болж байгаа учраас одоо зарим үед их санаа алдахандаа тэгээд хэцүү юмнууд бол их болж байна. Тэгээд айл дургуулсан хүүхдүүд гэж одоо энэ удаагийн блог нэрлсэн байгаа шүү дээ. Айл болгонд нэг одоо эдийн орчимд бол 6,000 монголчууд амьдарч байна тий. Тэгэхээр энэ айл болгонд ч гэдэг юм уу тий тодорхой хэмжээгээр нэг хүн айлд нь өргүүлсэн юм шиг өргүүлсэн хүүхдүүд шиг л байж байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр айлд өргүүлсэн хүүхдүүдийн сэтгэл зүй бол айгүй хэцүү байгаад байгаа. Ялангуяа чартерын чимээ гарах болгонд бүгдээр хэмэрч байдаг. Чартер явсны дараа хэсэг хугацаанд бас ингээд би яагаад багцсангүй вэ гэдэг тэр асуулт бол толгой өдөрөө сэтгэл зүрхийг бол одоо ийм зөвлөж идчихэдэг тий. Тодорхой хэмжээгээр бид нэр дархсаагаа алдж байна. Сэтгэл санаагаар унжиж гэдэг юм уу яг тайлбарлахад хэцүү зүйлсүүд энэ аяг болж байна л та. Наач ч бас адилхан л байгаа хэл тэр нь бол тий. Хатагсдын зовлон баг энийг адилхан тий. Ер нь бол ойролцоо зовлонтой байгаа. Угаасаа хайр соёл хайр орчин тэгээд харийн гадаад ирнэ гэдэг бол тухайн улсаас бүгдээрээ эхийн өвчсөн хоод үзэг тоор байж ялангуяа юм хүнд үйлдэл. Тэгээд нөхцөл ийм байгаад байна. Тэгээд сая би саяхан өгчөөд давхар материал нэмж өгөхөд эцсийн дээр авсан нэг эмэгтэй байна. Бүгд Монгол өвчтэй байгаа. Би балын хэлээр 3 сар нэг нэр тасалсан балын хэлээр 3 сар би явуулсан үйлдэл эцсийн насраа хараад өргөжл байна. Тэгээд миний хувьд бол энэ дэмжлэгээ хийх шаардлагатай байгаа. Яг үнэн явахгүй. Тэгээд би яагаад ингэж байгаа юм гэхээр тэнд байгаа Монгол хэлээр энэ хэцүү хүмүүсийг хараад чи дугаа чаддаггүй. Тэгээд дээрэс нь энэ улсын онцгой конт эрүүл мэндийн яамдын яриад байгаа мэдээлэл арай амар хэцүү мэдээлэл өгöd. Тэгээд энд байгаа иргэдийг маш хайрлаад энд байгаа иргэдийн нөхцөл байдлыг хүнд байгаа гэдэг үг ганц нэг одоо тухайлж хэлсэн. Их огт ярихгүй, дуусахгүй бид яг нэг боцох хэлтэй юм сонир байсан. Энэ байдлыг үнэн мэдээллийг олон нийтэд хүргэснээс энэ байдлыг мэдүүлж хийх гэсэн шаардлагатай байна. Тэгээд ойр гаргаж ямар нэг байдлаар оролцож дуусахгүй болвол цааш ерөөсөө ахихгүй. Энэ бол харагдаж байгаа 3 сар, 4 сар, 5 сарын хугацаанд шалтгаан нийслэг ямар байдалтай байна бүгдийг яаж хаав амрыг боломж байсан. Тэгээд одоо энийг харах юм бол тэгвэл маш олон дүгнэх юм бол тийм байна. Энэ нөхцөл байдлууд нь боломжоор гарч байгаа гэж яриад байгаа боловч одоо хэд өмнөхөөс хэд ихэнх илүү байгаа. Тэгэхээр энэс дахиад цаашаа боломжууд байгаа. Тийм учраас Монгол байгаа. Монгол улсын онцлогтой хүн амын насралтын хувьд илүү давуу тал их байгаа. Тэгээд энийг олж харахгүй байгаа нь гайхаа. Дээрээс нь одоо төлөвлөгөө гаргаж байгаа тухай яриад байгаа би гайхаад байгаа юм байна. Яг тэгэхээр Монгол улсын онцгой конст яад юм гэхээр болцгүй гамшиг осол энэ аюул өвчнүүдийн үед хариу арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байдаг. Монгол улс бүх. Тэгээд тэр үсэл Монгол улс бүх байгууллагын төлөвлөгөөтэй байдаг. Хэвэн төлөвлөгөөтэй. За нөхцөл хөндрүүл яах вэ? За тэгвэл энэ цар тахлын үед бол тэр ерөнхий төлөвлөгөө байж ирсэн. Тэгээд цар тахад аль оны ихэнд ихэлсэн, хэлээ хаасан энэс хойш бол хэрвээ бид иргэдээ авахын тулд хэдийн иргэн байна бид яаж нөөцөө тусах уу гэдэг энэ асуудлыг бол маш хурдан хийж болтол сарын туршид тэрээс нэг байгаад одоо зөө эсэргүүц хүмүүс хүндрээ тэгэхээр аргаа бараад хурдд төлж штэ тий. Тэгээд ингээд тэгэхээр одоо бид судалж байгаа бид нар бүх чадвар ажиллаж байгаа гэж байгаа. Тэгэхээр харамсалтай байна тий. Одоо гайхаад байгаа байхгүй. Одоо солонгос үед ийм байгаа бас солонгос үед болохоор хилээ ерөөсөө хаагаагүй тий. Тэгээд нислэг бол хэвийн үлдэгдээд байгаа тий. Юу гэдэг одоо Америкаас их хүмүүс солонгосоор дамжих нэг бол American Airlines ч юм уу United Airlines гэдэг газраас билетээ захиалсан юм хүмүүс зөндөө байгаа та. Гэтэл тэр билет маань ингээд өчөнгөө олдог ч гэдэг юм уу тийм асуудлууд бол аягүй багш. Эндээс олж
одоо санхүүгийн бас маш одоо хүнд байдалд орох тий. Тийм зүйл бол бидний хувьд одоо юу гэдэг хоёр талынхаа билет аваад ирсэн хүмүүсийн хувьд тэр билет нь хэрэггүй болоод дахиад нэг шинэ билет зөвхөн нэг талдаа авахад Америкаас очиж байгаа өөрийн хувьд одоо юу гэдэг тусгаарлалтын зардалтайгаар нэг бараг одоо хамгийн хямдхан нь 6 сая те тэр нь Сиэтлээс шууд нисэл дамжиж тодорхой хэмжээний бол 7 8 9 сая хүртэл төгрөг зарцуулж очиж гэн гэдэг ийм хүмүүсийн яриа мэдээллийг бол аваа байж байна л да. Солонгос одоо ер нь яаж одоо цар тахлаа барьж хамгаалж байгаа юм бэ? Бид яагаад энэ улсаас суралцаж болохгүй юм бол та одоо эмч хүний хувьд бас бид хэлээч. Солонгос улс болон Азийн орнууд хөл хоригдсон. Цар тахлын эзэлтэй байгаа гэсэн хөл хоригдсон. Давхар эдийн засгийн аврахын тулд эрсдэл багтай эдийн засгийн хэрэгслүүдийг явуулаад тэгээд тохиолдол болгоны харьцыг нэг тохиолдлын анх дахь хэрэгсэл 3 дахь харьцууд байгаа байхгүй. Тэгээд харьцагчийн ингээд тохиолдлуудаа илрүүлээд эдрийгээ бариад эдрийгээ тусгаарлаад тэгээд эдрийгээ шинжилгээ хийгээд ингээд Солонгос бол маш их багсан байсан. Ингээд шинжилгээ хийгээд тэгээд явсан газруудын хариуцлага талбаргүйгээд тэр хүмүүстэй тасгаарлагдсан хүмүүстэй хүнс болон босод хэрэгцээг нь хандаад тэгээд гэр тусгаарлаад өөрхөө хэрэгцээг болоод тэгээд гэсэн тусгаарлалтаа бол тэгээд урсанд нь байр суурь хуулгацсан. Байр тодорхойлсон. Тэгээд ерөнхийд нь шанаад иргэдэж гэсэн ойлгуулж хэлээд ийм байсан. Тэгээд одоо бол гаднаас нүүр ирж байгаа хүмүүс хэвэн байгаа. Тэрээс халдвар бол тэгж болохгүй байна. Гэтэл нөгөө вирус нь өөрөө гадаад орчинд төрсөн учраас ямар нэгэн байдлаар алдаа гаргаад цөөн тохиолдол тагцаад байна. Маш амжилттай байсаар байна. Монгол төрөлд хэрвээ халдвар хас сэргийлж байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа юм маш дэмжиж байгаа маш таашаад сайн байна. Гэтэл эргээд халдвар өртөөд амнаас эрүүл мэнд олон талаар хохирох байгаа иргэдийг яагаад хахахгүй юм. Тэгээд тэрнээс гадна энэ иргэдийг авчих боломж одоо нэгэнт манайх нэг том давуу тал байгаа байхгүй. Манай бас ямар том давуу тал байгаа вэ? Ямар нэгэн байдлаар халдвар олон Монгол улс гараагүй. Одоо бид зөвхөн хэлхий хэлхаараа хэлээ орж ирж байгаа хүмүүсээ халдвар хамгаалалтын дэглэмийн сайн бариад тэгээд 21 биш 24 хоног гарсан болохоор байгаа. Чиний таарчаад 14 хоног тусгаарлагдаад гарсан хүмүүсээс татвар байхгүй. Тэгээд ингэж бариад байж бүрэн боломж харагдаад байна. Тэгээд энэ нэг ашиглахгүй байна. Одоо таны нөхцөл байдал хэр вэ? Одоо та гацаад хэдэн сар болж байна? Та одоо яаж шүүх амьдарч байна? 1-р сараас хойш гацсан байна. Тэгээд энд амьдарч байгаа хугацаанд одоо гэхдээ байр суурьд амьдарч байгаа. Тэрийг ойлгох хэрэгтэй байгаа. Тэгээд ойлоо тэгээд ямар ч амьд аргалаад байж байна. 1 сараас хойш том хүүхдүүд манай 3 настай хүүхдүүд 15 настай 3 сарын 7-нд тэгээд энэ асуудлаас болоод тийм сайхан бод биш аа. Ер нь бол тэгээд хүнд хүмүүстэй харьцуулбал гоо гайгүй би бол тань. Дээрэс нь яг энэ солонгосын нөхцөл байдал бол өнөө маргаас хатвар аваад өндөрч гэрчсэн бага болж байгаа. Америкийн гол эсрэгээр байгаа шүү дээ тийм. Тийм шүү хүнд байдаг. Энэ түрүүний дээрэс нь нэг бухимдуулаад байгаа нь эдгээрт эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдал чинь эдгээр хамаарсан. Энэ эдийн засгийн хамаарлын үед Монголынхаа иргэдийн болон Монгол улсын эдийн засгийг санхүүг аврах хариу харсан байдаг. Ганцхан нүүрс тухайд юм яриад байгаа болохоос өөр юм ярьдаггүй. Иргэдийг хасаас хоослоод энэ одоо яг гайхаад байна. Одоо түрүүний ярьсан дээр би нэг чон бүр амар ингийн хамгийн шалбар мэдээлэл үзүүлэх чинь тий. За. Баримт гаргасан. Энэ харагдсан байна. Харагдаж байна. Одоогийн байдлаар Монгол болсон 14,000 орчим иргэн байна. За одоо тэгээд очих хүсэлтэй 10,000 орчим иргэн байна. Ер нь маш энгийн бүр хамгийн багаар байна. Тэгээд нийт 24,000 иргэн байгаа гэж тооцсон тийм. Сонсож байна. За гээд үзэх юм бол Америкээс ирж байгаа иргэдийн өөрсдийн тоос судалгаа юм байна л да.
Энд угаасаа Америкт болон Солонгост байгаа бүх хүмүүс соёлын систем хүмүүс байсан. Нэг ч төлхүүгээр батгахтай байсан байна. Хилээ хаачаад бусад орны авиа компаниудын нислэг үйлчлэх эрхийг хааснаас болоод ямар асуудал гарч байгаа юм гэхээр Америкт байгаа иргэдийн ойролцоогоо зөвөр бид мэдээ хамгийн багаар 2 сая орчим. Солонгост байгаа иргэдийн хамгийн багаар болохоор сая 200 мянга орчим. Яг билетний үн биш. Яг билетний үннээс нөгөө бутаасан билет 200 мянган төгрөгийн бутаад өгөхөр байгаа байхгүй. Би бутаагүй байна. Тэгээд энийг тооцохоор сая 200 мянга орчим төгрөгийн ямар үр ашиггүй зардал гарч байгаа байхгүй. Тэгээд энэ зардлыг дундчлаад үзэхээр сая 600 мянга орчим нэг иргэний ийм ямар үр ашиггүй зардал гарч байгаа. Энэ тусгай масгаар хэмжлэгээ босож юу ч ороогүй шүү. Гэтэл зөвхөн билетний үнийн зөрүүнээс үүдээд одоо явсан болон одоогийн байдлаар явах хэрэг цаашдаа иргэд нэмэгдэж байна. Явах хэрэгцээ тохиолдол нийт тохиолдол 8 тэрбум 400 сая төгрөг гарч байгаа. Энэ Монголын маш хэрэгтэй мөнгө байсан. Энэ Монголын иргэдэд маш хэрэгтэй мөнгө байсан. Энийг ямар зорилгоор ингэж гацаасан бэ? Тэгээд хүмүүс өөрсдөө дахиад билетээр явах хүсэлтэй байсан ч гэсэн нөхцөл байдал нь хүндрээд яалтгүй шахаанд ороод ганцхан гарч байгаа. Ганцхан нарийнхан гарч байгаа. Тэрний төлөө одоо үхэн хатан чинь яг үнэтэй. Энэ нөхцөл байдал бүгд мэдж байгаа. Мэдж байгаа ч гэсэн амаа харчаад хилээ хатаад төлөвлөгөө хийх байгаа. Ямар ч гэсэн үр хөвгтэй ихтэй амьд дээр ногцчихсан. Таан байгаа нөхцөл байдлууд хүндрсэн. Зарим бизнесмэнүүд тэнд байгаа бизнес ампуурч юм. Аюу хэцүү байдалтай болоод байгаа байхгүй. Тийм учраас энэ зориудаар хийсэн юм шиг нэг юм шахаанд орсон. Энэ шахаараа яалтгүй ингэж ийм алдаг хийгээд чинь. Энэ одоо яг ямар оновчтой бодлого вэ? Энэ одоо яг ямар асуудал вэ гэдэг гайхсан. Биднээс гадна би энэ улсын онцгой комисс болон шуурхай штабын мэдээлэл байгаа мэдээлэл төр бас зүгээр маш энгийн маш их үнэлж хийсэн. Тэн дээр бол бэрхшээлүүд тоочж байна л да. Мэдээж бэрхшээл байгаа. Би тэрийг бол үгүйсэхгүй. Өнөөдөр биш. Анх төлөвлөлт байх байсан, төлөвлөгөө бодлого байсан, нарийнх байсан, маш их гарч байсан гаргаад өнгөрсөн. Тэр бол өнгөрсөн. Одоо нөхцөл байдал дээр ямар бэрхшээл ярьж байгаа гэхээр энэ хал байрны асуудал нэгдүгээр хэцүү байна. Тэрнээс илүү халдвартын 250 ор ярьж байна. Мэдээлэл. Халдварт үсний судалгаа 250 ор. Тэрээс тав тахад бэлтгэл бэлэн байдлаа хангах зорилгоор халдварт үсний судалгаа 250 ор гаргасан Монгол бас угаасаа анхнаасаа тэр нь байгаад байна. Тэгээд 250 ор байгаа. Тэгэхээр иргэдийг авчирхад 250 ор болохгүй нэ тэр асуудал гарсан гэдэг юм яриад байгаа байхгүй. Нэгдүгээр гадаадаас ирж байгаа иргэд халдвартай хүмүүс цөөн ирж байгаа. Тийм шүү дээ. Одоо Америкаас одоо өндөр халдвартай байгаа ч гэсэн ерөөсөө нэг хүн л халдвартай очсон шүү дээ. Нэг юм ширхэгтэй. Тэгээд нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар болохоор яг ийм онцгой үед ямар арга хэмжээ авч явах вэ? Хамгийн энгийнээр бодоход халдварт үсний судалгааг амьсгалын замын бус амьсгалаар агаараар халдахгүй гэсэн. Амьсгалын бус замын халдварыг нэг тасхийг аль нэг өөр эмнэлгийн гаднаасаа шууд орцтой тасаг руу төр хугацаагаар нүүлгэн шилжүүлээд тэр орыг авчих боломж байгаа. Хэрвээ хар тахал татсан бол 250 ортой гэж сууж явах. Хэрвээ хараад одоо яг яах вэ? Ийм нэг тийм бодит байдал нийцгүй яг одоо ийм нэг яриад байна. Надад нэг асуулт байна. Одоо жишээ тийм хүмлээ ярихаас өмнө хоёулаа бас жоохон юм тодруулъя гэж бодож байна. Одоо гадаад иргэн яамнаас тодорхой хэмжээний тусламжийг одоо олгож байгаа гэж ярьжсэн тий. Тэгэхээр одоо Солонгост байгаа иргэдэд ямар тусламж үзүүлсэн байт юм бол Америкт байгаа элчин сайдын яамнаас зүгээс биднэрт бол тусламж үзүүлээгүй. Ямар тусламж үзүүлсэн бэ гэхээр одоо элчин сайдын яамнд ажилладаг ажилчид дундаасаа $400 цуглуулж өгсөн ийм л тусламж байгаа. Түүнээс бидний одоо нийгмийн халамж ч гэдэм үү тэр зүйл дээр бол тусалсан юм бол байхгүй. Яг өнөндөө хэлэх юм бол би одоо энэ бадар барина гэдгийг бол одоо Америкт гацсан иргэдийн хүмүүсээр зөндөө хангалттай хийж байна. Дээрээс нь энд гацсан иргэдийг маань одоо халамжлан хайрлах тэр үйл ажиллагааг бол суурин иргэд бол маш сайн хийж байна л да. Бид нэрчээ сайд яамны гадаа сууж хахад ядчил биднэрт ундаа, уус, санитол, одоо маск гэл яг тэр ахуй одоо хамгаалалт зүйлээс гадна хоол хүнсээр ч гэсэн бид нарыг ингэж хангаж байна шүү дээ. Тэгээд ийм хэцүү байхад яагаад ингэж иргэдийнхээ нөхцөл байдлыг ойлгож тэрэн дээр арга хэмжээ авахгүй байгаад би жоохон гайхаад байгаа байхгүй. Одоо бүр Монголд очиж байсан гадаад хүмүүс бид нарт яаж туслах вэ гэдэг ингэж дуу хоолой нэгтгэж штэ. Солонгост яаж юм бэ? Солонгос улсад болохоор одоогоор иргэдэд нэг төвний зүгээр элчин сайдын яамн дээр загсаага иргэд маш хүнд байдалтай байгаа иргэдийг
зарим төгсүүлсэн байж юм байна. Юу нь тасган тийм. Бид хүмүүс сая ялангуяа сүүлийн санаагууд их хүнд байсан. Одоос сая маш их хаадар бороо ороод үер болоод тэгээд тэр хаадар бороо орой элчин хаан гот хавар гарчихдаг. Хаагаагүй та нар чи элчин дотор оруулж байгаа манай ч бүр оруулдаг гадаа штэ бүгдээрээ хаадар бороо орж зонтгоо өрөөл зогсож байгаа штэ. Энэ корпорат нь байдаг. Нөгөө очиж нэг удаа очиж байдлыг өөрөө хадгалж байгаа. Тэгээд орой хорвоо гаргана. Тэгээд нэг бодос эсвэл кордон цаас мас их гадаа хатгаа. Одоо тэгээ халууны хөлөс их байгаа. Тэр маш хавал кондишн махгүй, синс байхгүй, гадаа юм хүмүүс өөр юм яах вэ? Тэгээд тэрний хад нэг ааштай мэдээ байна. Энд байгаа жирэмсэн ихчүүдийг хамгийн нэг нь хавахгүй байгаа. Тэнд байгаа гадаад бүх жирэмсийг хавахгүй байгаа. Тэгээд тийм шүү дээ. Эхнээсээ онгоцон төрж мөрлөө шүү дээ. Тэгээд энэ жирэмсэн болон энэ хөгшин одоо нэг өвчтэй хүмүүсээ яагаад одоо хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс авахгүй байгааг би бас жоохон гайхал байна л да энэ дэж бас. Онгоцон төрсөн тохиолдолд бол маш том эмгэнэл шүү дээ. Маш том аад байсан байхгүй. Яг тэгэхээр нөгөө яраа хөхөд яраа тэгсмаа ихэр тэгээд дээрээс нь дутуу яраа гэдэг бол шууд амьд ирэх юм байна. Маш өндөр ирсэн ийм тохиолдол баггүй. Ийм тохиолдолд мэрэгжлийн масны гад дээр шаард хангаагүй очинд их дутуу яраа гэдэг юм. Би хайсан. Ямар азар амьд үлдсэн. Ямар азар амьд гарваа. Дутуу яраа гэдэг бол үнэхээр их зүгээр их биш ганц дутуу яраа. Маш өндөр амьдрахад өндөр. Тэгээд илүү дутуу байхгүй амьдрах чадахгүй. Тэр ямар азартай юм. Энэ бол маш том сэнсүр болсон. Тэгээд энэ жирэмсэн ихчүүдээ авъя гэхээр маа компани хүлээж авсан гэж таасан их зүрхгүй авъя гэсэн бас болсон. Үгүй 5 хүн 10 хүн байсан гэсэн тэр ээжүүдийн ирсэн байна. Яагаад жирэмсэн гэж яриад байгаа гэхээр жирэмсэн хүмүүс онцлогтой. Гадаад байгаа жирэмсэн ээжүүд яагаад байгаа гэхээр энэ даах байхгүй. Дээрээс нь жирэмсний хямрал явагдаж байдаг. Тэн дээр ингээд гацны хямрал явагдахаар хүний сэтгэл санаас ямар агаав те зүгээр энгийн иргэд хүртэл нөгөө гацандаа шаналаад амиа орлох тухай бодож яана гэдэг тийм хүртэл орж ирж байхад жирэмсэн хүмүүсийн сэтгэл зүйн ус ямар агаав гэдэг бас эмзэг асуудал ахгүй юу те ер нь л. Тэгээ нөгөө сэтгэл зүгээрээ одоо та яг сүлтэй гэж бодъё гэхэд жирэмсэн ээжүүд ийм байна. Амин дэмийн дутагдалд орж байгаа тийм шаналгүй явж байгаа жирэмсэн ээжүүд энгийн хүндрэл үүсгэх байхгүй. Тэр хүнд хамгийн их тохиолдсон бол шууд амьнаас ирдэг. Тэгээд тэр нөгөө хэдэн минут хэдэн цаг алдах юм бол хэдэн цагийн дотор шууд асуулт биш байхгүй. Гинт ихлээд тэгээд дээрэс нь нөгөө жирэмсний хожоо орох буюу санси гэж жирэмсний арга гэх юм монголчууд энэ түгээмж. Энэ асуудлууд хэрэг үүсэх юм бол мэдгүй гинт их хүндрэл тэгээд сансид орчих юм бол аврахад хэцүү. Ийм тохиолдол байдаг байхгүй. Тэгээд ийм ээжүүд ингээд хангалтгүй ямар хэмжээ хангалтгүй хатаад байгаад байдаг. Энэ аюултай. Дээрэс нь вирусийн хавдар энэ ээжүүд авсан бол урах дамжих. Хоёулаа л өвдөн гэсэн үг шүү дээ хүүхдтэйгээ тийм. Тэгээд урах хэрвээ дамжих юм бол энэс үүдтэй юм ажиг юм. Айгу олон асуудал ярих гэж байгаа байхгүй. Энийг анхаармаар санагдаад байна. Одоо энэ дээр нэг коммент байна л да. Тийм ээ Монгол улс анхнаасаа иргэдээ шуурхалж авч чадаагүй. Өрдөө ирэх баригчдад сэтгэл дутаж байна. Монголоос бусад орон цар тахлыг эхлэнгүүт маш шуурхай ажиллаж иргэдээ авсан гэж байна л да. Би боддог юм л да. Аливаа зүйлийг ер нь хийхдээ ямар ч зүйл хүний сэтгэл багтчихвал тэр болдог те. Тэгэхээр яа харахгүй сэтгэл дутаж байгаа зүйл бол харагдчих байна л да. Ер нь яаж ч ингээ бодоход яаж ч нөгөө зүгээр бодох гэж хичээсэн ч болохгүй зүйлсээ чинь өмөрөд авах нэг бодлоо хэцүү байна. Яг ийм сэтгэл татж байгаа зүйл бол маш хэмзгэлж байна л да. Ойлгохыг одоо хүсэхгүй байгаад гайхаж байна. Ойлгохыг хүсэхгүй байгаа гайхаа. Тэгээд би өөрөө ойлгохгүй чигээд байгаа байхгүй. Манай одоо бид нэрийг элчин сайдын яамны гадаа ингээд зогсож байгаад цагдаа ч юм уу хамгаалтын яамнаас хүмүүс ирээ бид нэрийг тарахыг шаарддаг. Гэхдээ тэр шаардж байгаа үед нь юу гэмдэ ягаад та нар ингээд тар гэж шаардлага үзээд дахиад ирээд байгаа ингээд тэнгүүд бид нарт ингээд хилээ хацаа ингээд явж чадахгүй 6 сар болж байгаа тэнгүүд хүлээж авч чадахгүй гайхаж байгаа. Ягаад та нар улс чинь иргэдээ авахгүй ингээд одоо хүртэл байлгаад та 6 сараа ерөөс ойлгохгүй ягаад гэх бүр биднээс тайлбарыг асуугаад бид нар ч тайлбарлаж чадахгүй зүйлийг тэд нар тайлбарлаж ойлгох гэдэг бас хэцүү байгаа байхгүй яг үнэндээ тий бүр яаж ч бодсон ойлгохоор үзүүлэн гэдэг тиймэрхүү байдалтай
хандж дээ. Сүүл дээр нөгөө нэг тараах гэж ирсэн хүмүүс маань бид нарыг бүр гайхаад өрөвдөд л одоо буцаж авах жишээтэй ийм их болж штэ тий. Энэ юм аа. Хэрэгэд бодох гайхаад өрөвдөд зарим тоо. Ааха. За сурдаа маань орж ирж байна. Тэгэхээр санаа. За тэгэхээр айлд өргүүлж 5 айл дамжсны хүчинд хөөх юм уу сурдаа маань одоо гэртээ харж байна л та. Тэгээд 5 айл дамжиж амьдрах ямар байв? Айлд өргүүлэх ямар байв? Гэхдээ одоо яаж үгээр илэрхийлэхээсээ мэдэхгүй байна. Энд одоо бид нар нөгөө Лондонгийн Heathrow онгоцны буудалд байж гин. Тэгээд эндээс 30 гаруй хүн энэ удаагийн чартерт багтсан. Тэгээ бүгдээрээ л Европ Англиас 32 3 хүн гэсэн баха. Тэгээд одоо энд яг надтай адилхан байдалтай нөгөө өргөмөл хүүхэд шиг 33 хүн байна гэсэн үг. Тэгээ ингээ 33-лаа ямар ч гэсэн гэр орондоо 9 минут харахын сан гэдэг ингээ бүгдээрээ байцгааж байна. Тэгээд нөгөө бид бүгдээрээ зовлон жаргалаа хуваалцал мөн монголчуудтайгаа уулзаад бүгдээрээ ярьж штэ. Би бол жишээ нь одоо болтол онгоцны буудлын дээр зогсож байгаадаа итгэж чадахгүй л байна. Сая манай нөгөө нэг 5 дахь гэр бүл маань намайг хүргэж ирээд тэгээд баахан бүгдээрээ цаа яваарай энэ гээд үнсэлцээ зураг авахуулаад салцгаалаа. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн буйнаар ямар ч ихсэн ингээд их орондоо харих гад зогсож байна. Тэгээд энд бид бас тоглоом болгол ярьж илаа. Их орондоо хөл тавьсны дараа л итгэе да. Тэгэхгүй бол нэг хөл хорионы сэтгэл зүйч ерөөсөө арилаагүй итгэж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ нэг ч их баярлаж бас чадахгүй л байна. Яг нөгөө очоогүй байгаа болохоор итгэж чадахгүй. Тэгээ бүгдээрээ ингээл дэмэндээ энэ Лондонд гацсан монголчуудаас өмнө нь уулзцааж ясан тэгэл хэрвээ хийдүүлээ нэг юм чартерт багтаж чадах юм бол хайлмаг хийгээд очноо энэ төр гэдгсэн. Хайлмага хийгээд ирсэн. Айгүй хөөрхөн бүгдээрээ. Тэгээ энэнгээрээ хөөрхөн Монголдо харьчих гэсэн улсууд л яцгааж байна да. Тэгээ энэ өнөөдөр одоо нэрээ манай Энзо Японоос бас тэгж хэлж исэн, лайв хийж исэн. Анаржин ч гэсэн бас бичижсэн. Монголд харих зам амар байгаагүй. Тэгээ бид ямар ч гэсэн гэртээ харих зам амар байгаагүй. Бид нэр 5 сарын дараа одоо гэртээ харих гад ямар ч ихсэн онгоцоо хүлээгээд зогсцоогооч юм. Тэгээ. За гэр бүлээс нь бичсэн байна. Ээжээ сайн уу? Сайн яваад ирээрээ хайртай шүү гэж байна. Оо за. Харин тийштэй одоо тэгээд одоохондоо бол яг ингээд итгэж чадахгүй байгаа болохоор ингээ ямар сэтгэл хөдлөл илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Баярлах, уйлах одоо ямар ч тийм мэдрэмж одоохондоо алгал байна. Тэгэл яг нутгийн бараа харах тусам, ойртох тусмал бүх дурсамж, бүх сайхан юм сэргэх байх л та. Тэгээд тийм бүгдээрэнд нь энэ бүх карантины хугацааг яаж өнгөрөөх үү те? Тийм. Энэ бүх хугацаанд тусалж дэмжиж гэр орондоо байлгаж тэгээд байсан. Дээрээс нь Монголоос ингээд найз нөхөд маань маш их дэмжлэг үзүүлсэн. Тэгээд гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, тэгэл одоо таньдаг хүмүүс тэр үтэл манай энэ сувда гэдэг манай энэ цар тахлын тэмдэглэл блогийг бас үздэг байсан. Цаашдаа бас үзэх тэр бүх хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ бид нар нэг нэгийнхээ төлөө дуугардаг, нэг нэгнийхээ төлөө сэтгэл гаргадаг байхад ямар ч цар тахлыг түүнээс ч аюултай зүйлийг ч гэсэн давж чаднаа л гэж бодож байна. Тэгээ энэ 5 сарын гацсны дараа өнөөдөр эргээд бодохлоор бол энэ бол маш том шалгуур юм байна. Хувь хүний хувьд ч гэсэн найз нөхөд хамт ажилладаг хүмүүсийн хувьд ч гэсэн улс орны хувьд ч гэсэн дэлхийн нийтийн одоо хүн төрөлхтний хувьд энэ бол яахаар байхгүй маш том сорил. Тэгээ бид нар маш том зүйлийг давж байна. Тэгээд энэ том сорилын өмнө бүгдээрээ нэг нэгэндээ итгэл сэтгэлийн дэм өгч хамтдаа байх нь их чухал юм байна. Би биш 21-р зуун цаашдын зуунууд бол бид гэдэг ийм зуун руу явж байгаа юм болов уу гэж ингэж илүү тод мэдэрч харлаа. Сувдаа ингэж болох уу? Одоо нэг чартер суух гэж хүмүүсээ хальт харуулаач. Тэгээд ямар шиг хүмүүс явж гэн. Тэгээд бид нарыг хармаар байна. Нэгэнт онгоцны буудлын дээрээс байгаа юм чинь те. За одоо бид хэд болохоор энд яг
дугаарлаа зогсож байгаа болохоор юу яаж ийна? Тий. Дугаарлаа зогсож байгаа болохоор үзүүлж өөртөөс нь асуугаагүй учраас үзүүлж харуулж ингэж байна. Миний хайртай охин сайн яваад дээрээ мөн чи хүлээсэн шүү. Охинд минь сэтгэл зүрхээрээ тусалж дэмжиж байсан. Та нартаа баярлалаа гэж ээж нь бичжээ. Та ээжтэй хайртай шүү. Стан нэрээ хамгийн хүнд хэцүү үед үргэлж ингээл хажууд байдаг тэр их хүмүүсийн сэтгэл, эхчүүдийн сэтгэл үнэхээр одоо ямар гайхамшигтай агуу байдаг юм бэ. Энийг тэгэл мэдрэл байж юм та. За ээжтэй хайртай шүү. Удахгүй очно. Тэгээд намайг бас хүүхдүүд маань үзэж байгаа. Хүүхдүүдтэй ээж нь удахгүй очно. Тэгээд ямар ч гэсэн 5 сар гацсны дараа ямар ч гэсэн ингээд нутгийнхаа зүг жолоо татах гэж зогсож байгаадаа үнэхээр баяртай байна. Тэгээ бүгдээрэнд нь хайртай шүү. Хамгийн гол нь нэг гомдолтой байгаа юм нь бол бид нар бол ингээ өнөөдрийн чартад багтчлаа. Гэтэл цаана дахиад өчнөө олон мянган хүмүүсийн чартад багтаагүй байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийнхээ өмнө хэдийгээр одоо бид нар ингээд яг одоо ингээд нисгээ зогсож байгаа ч гэсэн тэр хүмүүсийн өмнө гимтэй юм шиг санагдчихэв. Тийм болохоор энэ одоо төрж байгаа сэтгэл хөдлөлөө яг юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Баярлж гин гэхлээр хаашаа чинь гомдж гин хаашаа чинь тэгээд гимтэй санагдж байна. Тэгээд би хэрвээ өнөөдөр яваагүй бол бас миний оронд хэвтэрт орсон хөгжлийн бэрхшээлтэй эсвэл үнэхээр өвчтөе зовлонтой хүмүүс бас байгаа штэ. Тэгээд маш олон мянган хүн байгаа. Тэгээд яагаад ч юм бас ингээд миний байдал хэцүү ч гэсэн надаас хүнд хүмүүс бас энэ чартад багтаагүй байгаа штэ. Тэгээд гээд бодглохлоор бас гомдолтой. Жохон гимцэл сонирн байна тийм. Тэгээд төрүүлж очсон залуучууд бас хийжсэн л та. Өөрөө ингэж очсныхоо дараа амар хэцүү байгаас хүмүүсийн тухай мэдээг авахаараа би амар гимтэй санагдаж гимшиж гин гэж ярьжсэн тий. Чартер нислэг яг хүмүүсийн зовлонгоор үргэлжлүүлж байгаа нь юмсан тэр амар байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд тэнцэх боллоо, явах боллоо гэж ингэхлээр хайртай татны хүмүүс маань ингээд бүгдээрээ баяр хүрэх яа сурдаа гэж тэгэхэд би баярлаа гэж хэлж чадахгүй байсан. Ягаад гэвэл Монгол улсын иргэн болгон их орондоо хүссэн үедээ харах хэрэгтэй. Тэгээд энэ эрхээ бид нэр 5 сарын дараа эдэлснийхаа төлөө, эдэлж байгаагийнхаа төлөө нэг нэгэндээ баяр хүргэх хэмжээнд хүрнэ гэдэг бол тийм сайхан зүйл биш ээ. Хүн болгоныг хурдан аваач ээ. Яагаад Монгол хүний нулимс хилийн гадна ингэж урсах ёстой юм бэ? Гэж хэлмээр байна да. Тэгээд бүх хүмүүс хайраасаа бүгдээрээ эрүүл аав ээжтэйгээ өөр хүүхдтэйгээ эрүүл уулзаасаа уулзраасаа л гэж хүсэж байна. Дараагийн давалгаа бол маш том, одоогийн бидний туулснаас илүү том цар хүрээтэй маш том давалгаа байх болно. Тэгээд энэ давалгаанаас өмнө бүх иргэний аваач л гэж уриалах байна. Үүний төлөө бодиттой шийдэл ярих. Тэгээд энэний төлөө иргэн нэг бүр дуу хоолойгоор ч гэсэн өргөөч ээ. Тэг энэ хүмүүсээ аваач ээ. Дотоод гадаадаараа талцаж суумааргүй байна. Ягаад гэвэл хүмүүсийн эрүүл байх, амьд байх энэ ирэх цаг минут тутам зөрчигдөж байна. Бид нар өнөөдөр энэ 5 сар дотор үхэж болох байсан. Биднээс хідэн бас чимээгүй хорвоог орхиж байгаа бид нэр одоо болтол статистик том мэдээлэл бид нар мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ Монгол хүмүүс чинь иргэн нэг бүр энэ Монголынхаа үнэт баялаг, оюу толгой 5 толгоос илүү л баялаг шүү дээ. Тэгэхээр одоо хүн болгон
энэ гацсан иргэдээ бүгдийг нь маш яралтай авах ажлыг улс нийтээрээ зохион байгуулж хүмүүсээ авахгүй юм бол өнөөдөр тийм хилийн чандад бол тийм амьдрал тийм амар биш. Бидний энэ чартерд суух нь өөрөө алтан баазар суглаа хожоод байгаа юм шиг, алтан баазар даруулаад байгаа юм шиг ийм л харагдаж байна. За одоо юм байна да. Энд тэгээ та хоёр маань яриагаа үргэлжлүүлдэ. Тэгэхээр нөгөө авч яваад гэж байгаа. Амуулсан хайчуу. Тэр үүлээдсэн чинь эрэгтэй хүмүүс явчихлаа. Солонгосын нөхцөл байдлын тухай бас ярьж байсан. Тэгээд бүгдээрээ ирүүл агаараа удахгүй очоод бас яг энэ гадаадд гацсан иргэдийнхаа төлөө дуу хоолойгоо үргэлжлүүлж дуугарх болно л гэж бодож байна. Тэгээд хоёулын цар тахлын тэмдэглэлд үргэлжлээ л шүү дээ. Хэдий одоо нэг нь нөгөөдгийн тэнд байгаа ч гэсэн үргэлжлээд байх болно тий. Солонгост байгаа хүмүүс та эдтэй тэгээд амжилтсан миний утасаас халаад байна найзуудаа. Тэгээд та хоёр маань үргэлжлүүлээд сайхан яриарай. Бидний ярианаас магадгүй 10,000 хүний эрх ашигын тухай, эрүүл мэндийн тухай ярихлаар 3 сая хүний эрхийг сөргүүлж тавиад үгүйсгэд идэг хүмүүсийн тэр бодол бас өөрчлөгдөж байгаа байхаа гэж найддаг шүү. Тэгээд мэдээлэл өгж байгаа та нартай баярлалаа. Тэгээд гацсан бүх иргэдийнхаа өмнөөс та хоёртаа бас баярлалаа. За тэгээд манайхаа тоглог байгаарай тий удахгүй уулзцгаа шүү. За баярлалаа. Хүрээ Монгол очихоор за баярлалаа. За баярлалаа. Тэгэл одоо ийм л байна л да. Тэгээд манай сувдагийн хувьд болохоор ковидоор өвдөөд одоо амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан ч гэдэг юм уу бас бэрхшээлэг энд үзчихээд харж штэ тий. Тэгээд юу гэдэм бэ? Европт бол амар байсан штэ. Америкт ч гэсэн маскыг одоо саяхнаас бүрэн хүлээн зөвшөөрж байна. Бүгд зүгстэй гэж байгаа болохоос хэцүү үеийг байгаад байсан тий. Тэрийг ойлгохгүй ч гэдэг юм уу. За юу юм бэ? Ер нь бол Америкийн хэцүү нөхцөлд одоо ингээд бүгдээрээ дисчдийн жигнэл байж байна. Аз бол харьцангуй нөгөө гэртээ одоо юу юм бэ? Нэг Азийн улсууд чи харьцангуй ялангуяа Япон, Солонгос бол дигтэй байж байна. Тэгээд бас иргэдийн ухамсар нь арай жоохон өөр төвшөнд байна тий. Тэгээд одоо юу юм бэ? Солонгос байна. Бол маш сайн байна шүү дээ. Солонгос бол. Тэгээд одоо хоёр эмэгтэй үйлдэлсэн чи таны хачин болгоцсон уу? Тийм юу нөхцөл байдал үүсчихэд ханцаас өөр юм лагдаа алах. Тэгээд саяны сонгуул наадан болтол нэр арай л муухай байсан да. Одоо яриач ах. Тэгээд цаашдаа энэ нөхцөл байдал үргэлжлүүл юу болох талаар маш тодорхой юмнууд хэд хэдэн том эрсдэл байна. Сонсож байна уу да? За тэд нар юу гэдэг сэтгэл зүйн хувьд, эрүүл мэндийн хувьд маш олон монголчууд энд хохирох гээд байна. Нэгдүгээрт, хоёрдугаар цаашдаа энэ тий хохироод байгаа. Тэгээд цаашдаа ингээ үргэлжлээд явах юм бол сэрүүн үйлрэл ороод томоогийн дийлдэл Монголд эхэлчихээр гэртээ тэргүй томоогоо дийлдэг хүмүүс уруулж бодсон хөрөлцөхгүй хүмүүсээ ирэх авчрахаа сайн адилхан шинж тэмдгээр илэрдэг болохоор илэрсэн шинж тэмдэг болгоныг судалж чадахгүй, үзэж чадахгүй, тэгээ бүр очих тухай бодолтгүй ийм аимшигтай юм харагдаад байна. Тэгээ энээс сэргийлээд газ авчих зөндөө олон боломж байхад юусаа гарцыг харахгүй байна. Хүмүүсийн саналыг хүлээж авахгүй байна. Уг нь бол иргэдээ дэмжиж уриалж явах хэрэгтэй хаад иргэдэн өөрсдөө ингээд хийгээ санаачлах гарахаа шууд тас зөрүүд би магадгүй энэний цаана эдийн засгийн сонирхол байна гэж хараад байгаа. Ер нь бол хідэн буудлын руу шахаал, ганц мяат руу шахаал ийм ухаа энэ өвчнөр иргэдээр тоглоом хийдэг ийм төр байж болох уу болохгүй юу? Эсвэл ядаж би нэг юм гордож байгаа. Ерөнхий сайд засгийн газар нь нийтээр арай тэгээгүй байлгүй дээ. Зарим нэг хүмүүсийн энэ лоббинд давтаад ингэж байгаа юм биш үстэй. Ялангуяа нямхан чинтэр хэдийхэр удаан имлэгтэй хүмүүсийг хорин төдий чиний тийшээ мөнгө урсан, тийшээ урсч байгаа мөнгнөөс ашиг авахын тулд ийм хийгээд байгаа гэж би бол хардж байгаа. Тэгээ энэ зорилго, энэ тарих угаалтанд нүүдүүл нь автаад
Тэгээ бүх хэвлэл мэдээл бүх хэрэгслэр дандаа монголчуудын эсрэг сөргүүлсэн тийм хариг угаал тавиад сүүлийн үед яалтгүй хэвлэл мэдээллийн сошиалор хүмүүс мэдээлэл аваад эргээд юм ярьж эхлэхээр одоо нэг жоох эрчимч хандлагатай болоод судалгаа хийж гин гэх арай харамсмаа эмгэнэлтэй монголчууд энд уйлж гин монголчууд энд үргэлдэж гин монголчууд энд өвдөж гин арай л биш хэлэх чиг болохгүй юм тийм ээ. Одоо тэгээд гэтээ бид нэг дисэх гэж маш хичээж байна л да. Одоо Америк нэгдсэн улсад бол одоо суурин байгаа бид нарт яаж тусалж байгаа гэхэл өнөөдөр ихэд Чингэн гадаа өдөржин сууж байгаа та нар минь гэдэг нэг юм жижигхэн хөргүүр авчираад өгж штэ. Доктор нь ус унаагаар дүүргээд те. Тэгээд бид нарыг хайрлж хамгаалж ш. Та нар минь битгий өдөрийгөө маск авчирж өгж гээ, санитол авчирж өгж гээ. Одоо нөгөө нэг халуун наранд удаас ус нөгөө зайрмаг хүртэл авчирж өгж гээ. Та нар снэк дээрээгээ чипс хүртэл авчирж өгж гээ гэд ээлжирээ бүр хоол хүртэж авчирч штэ. Өнөөдөр бууз авчирсан бол маргааш цөв авчирж өгнө гэдэг ч юм уу те. Яг ингээд энэ олон хүмүүсийн хайрын дунд бид нэр ингэж төвчж байж байна. Гэтэл энийг одоо яагаад ойлгохгүй ч гэдэг юм уу ингээд анзаарч авахгүй байгаад энэ хэрэг гомдож байна гайх. Миний бодож байгаагаар бол манайхан ямар нэгэн байдлаар улс төрийн агс гэх юм ямар нэг юм маш их гахаа маш их зэрэг ажилдаг. Тэр нь бол мэдж байгаа. Тийм учраас яг энэ дээр ойлгохгүй дэ олж харахгүй дэ бол биш гэж бодож байгаа. Аль эрдэнэт ажиллаад иргэдээ уриалаад одоо түрүүчээс манай буудал тусгаарлаад өгөөч гэх маш олон өсөлтүүд яваад байгаа юм байна. Манайхад эрхийг өгчөөч. Бид нар баг өнгөө тусгаарлаа гэсэн чим явж байгаа. Маш хямд үнээр тусгаарлаад өгөө, туслаад өгөө, дэмжиж өгөө, ард иргэдээ ингээд уриалаад явж байгаа хүмүүс өндөө. Тэгээд иргэдийн хүмүүсийн нөгөө хүн хүчний хөрөлцөө хөрөхгүй гэсэн бол байх дотоодын зэрэг байна. Хамгаалах юм тэр чигээр хөдөлгөхөд бол энэ ямар ч асуудалгүй байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилчид хөрөлцөхгүй гэж ярьж байгаа. Тэрэн дээр хөрөлцөхгүй ямар ч юм байхгүй. Ягаад гэвэл эмчнэр маш олон эмчнэр энэ 10,000 өвчтэй хүн авч эмчлэх тухай ерөөсөө яриаггүй. Ерөөс огт яриаггүй. Тэр үтэл 100 өвчтэй хүн илэрхүүгүй юу л байгаа шүү. Энэ удснаас болоод маш олон хүн харин өвчлөөд маш их зардал гараад тэгээд тэр энэ өвчнөөр далиндуулж нямхуу эмчнэр ардын баатар болсноос бишээр өөр тийм өндрөл тийм олон эрүүл мэндийн ажлын одоогор хэрэггүй байгаа шүү. Хэрэгтэй байсан ч гэсэн бүх эмчнэр Монголын эмчнэр бүгдээрээ өөрсдөө эрсдэл үүрээд ороход бэлэн ийм сэтгэлтэй хүмүүс байдгийг шүү. Та нар битээ ингэж судлаа яриач. Битээ иргэдээр ингэж дааж гинаач. Битээ ингэж тоглооч, битээ ингэж доромжлооч. Арай л дэмжиж штэ. Та ямар одоо яг эмч ирнэ яг ямар чиглэлээр мэргэжсэн юм ч вэ? Би ерөнхий мэргэжлийн эмч байхгүй. Тэгээд нөгөө сум насхтай эмнэлэгт ажилладаг. Тэгээд энэ эмнэлгүүдэд бас нөгөө онцгой үеийн бэлэн байдлыг хариуцсан ажилтан энэ төр байдаг. Тэрийг ч бас би хийж явсан л та. Тэгээд бид нар ямар нэгэн халдвар өвчин гарах юм бол тусгаарлах, халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг үнэлгээ хийгээд дараагийн халдвараас сэргийлэх арга хэмжээнд бид хаал явдаг байхгүй. Тэгээ нөгөө сум тусгалтын эмнэлгүүдийн нэг онцлог нь бүх шатны бүх хэлбэрийн халдвар өвчин бүх асуудал дээр яг л өөрсдөө гадаж ажилладаг. Мэдээж мэрэгжлийн дүүрэх багны хэмжээг авдаг. Тийм учраас би ер нь бол гадарлаж байгаа мэдж байгаа учраас улсын онцгой комиссийг бэлэн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэдгийг яриад байгаа байхгүй. Угаасаа байдаг. Тэгээд маш хурдан маш аргатай. Тэгээд нөгөө шуурхай штабын дарга уган баяр хурандаа мэдхгүй ерхий үнэхээр нөгөө шалтгаанд байгаад идэм шуурхай штаб гэдэг нэрээр ойлгох юм уу гэдэг би их гайхсан шүү. Шуурхай штаб багхгүй. Одоо энэ ковидтэй цар тахалтай холбоотойгоор өндөрлүүлсэн бэлэн байдал зарлаад 24 цагийн турш яг энэ үед бол инженер энэ тусгай үүргийн ажилчид энэ 24 цаг утас амтрах ирэхгүй байдаг байхгүй. Тэгээд маш шуурхай ажиллаад болж байгаа хүндрэлээс маш хурдан гарахыг хичээж ингэж ажиллах үүрэгтэй өөр чиглэлтэй байгууллага багхгүй. Би энэ ажлаа гүйцэтгэсний төлөө тоглон тоочод хэцүү байна. Хүн хэл ам хийлээ нэг бодлоос нэг юм уу хоёр хүн хэл ам хийж байгаа энэ бахан тайлбар энэ минь би бас харамсч байна. Адилхан монголчууд штэ. Адилхан монголчууд зөвхөн монголчууд нэгнийг бодохгүй бол ард ирэг дээр нийлээд энэ дээр арга хэмжээ авал маш одоо ч гэсэн оройтойгүй байна. Одоо ч гэсэн боломжууд маш их байна. Даанч ашиглахгүй байна. Гэтэл нөгөө сонгуул болон бусад компанид ажлууд бусад улс төрийн асуудал дээр болохоор яад гэхээр төрийн албан хаагчдыг салхинжуулаад дайчилчдаг. Гэтэл энэ дээр бол хэнийг ч ажиллахыг хүсэхгүй, хэнийг ч оруулахыг хүсэхгүй хэсэг бүлэг хүмүүс ийм би бол энэ эдийн засгийн сонирхол байна гэж харж байгаа. Үнэхээр харамсаж байна. Үнэхээр харамсаж байна. Бүгдээрээ монголчууд ингээ хамт живэх юм уу? Хамт устгах юм уу? Хамт ингээд хин нэгний хувийн ашиг сонирхлын төлөө баяжчихсан тэр шунлын төлөө үндэснээр ийм байна. Хэцүү байна. За одоо энэ ч яг энэ улс төрийн хийсэн болчих байлгүй. Нөхцөлөл үнэхээр ийм байна.
эх орон руугаа явах боломж олдоход би итгэж чадахгүй байна гэдээ ойлгох хэмжээнд хүртэл зовлон үзнэ зовоогооч тий. Шүү. Тэгээ Омбайр хорондоо халдвар төвчин тоглоом биш шүү гэдэг шиг энэ тоглоом биш шүү. Монголчууд өргөдөж чинь энэ тоглоом биш шүү. Энэ арай хитэрж шүү. Халдвар төвчнөр бид нар ерөөсөө тоглоом хийхгүй. Тоглоом хийж байгаа улсууд нь та нар өөрсдөө байгаа шүү. Энд хүмүүс зүгээр тусгаалтандаа ороод бидний эдийн засгийн дарамт зориудаар ийм шалтгаан дарамтанд оруулахгүйгээр эх орондоо очоод тусгаарлагдаад иргэнийхөө үүргийг биелүүлээд хавдар хамгаалаад сахиад ингээд эрүүл саруул илүү гарах хүндрэлээс сэргийлээд явахт нь туслаач л гэж гуйж байгаа хэдэн яндарсан иргэд байгаа шүү. Яг үүндээ эхний 1-2 сарын хугацаанд бол дандаа жинхэнэ нөгөө иргэдийн яриад байгаа сайн дураар зугаалж явсан гэдэг тэр мөнгөтэй хүмүүс чинь буцчихъя шүү. Энийг үүсгээд байгаа нотлогдоогүй гэж яриад байгаа боловч гэсэн үнэн шүү. Миний маш сайн өөрийн таньдаг 2 хүн нэг нь Америкаас 10 саяар ирсэн гэдээ өөрөө ярьсан шүү. Нэг нь Солонгос 3 саяар явсан гэж өөрөө хахуулт нь өгсөн мөнгө ярьж байгаа шүү дээ. гэж хэлсэн шүү. Саяхныг үргэлжлэн амт руу ярьж хагас сарын өмнө хүн рүү яриад санал тавьсан асуудал байгаа шүү. Гэтэ ингэж тэр юу мó тагнуулын байгууллагын дээр ажиллаж байгаа энэ хүмүүсээ шалгаад үнэхээр энэ асуудлыг ил тавиач яагаад ингэж өөрсдөө нэрийн төлөө бүх юмыг болж дарж яагаад ингэж ичдэггүй юм бэ? Та нарын нэр юу юм бэ? Нэр эцэстээ хэрэгтэй юм уу? Энэ улс орнд хэрэгтэй юм уу? Эцэстээ та нар баяжих хэрэгтэй юм уу? Энэ үндэстнийг аварч үлдэх нь хэрэгтэй юм уу гэдэг асуудал үнэхээр ярихаар байна. Би сошиалд идэвхтэй хичээлдээ ерөөсөө нэг юм ярьдгүй. Байгууллага дээр ямар нэгэн тэмцэл маргаан үүсгэдэггүй юм баггүй юу? Одоо ишиг заа шиг нэг нь хэлэх байлгүй дээ. Тийм итгэх муутай хүн баггүй. Гэтэл энэ байдлыг хараад үнэхээр хамсч юм. Эх орныхоо ирээдүйд яг үндэ санаа зовж юм. Бид бол яах вэ гэхэд одоо хэдэн жилийн дараа хэцүү байсан, хүнд байсан тулаад цаашдаа миний эх орны ирээдүй, миний үр хүүхдийн хойч ирээдүй юу болоод байна. Энэ олон намуудын нам дотроо бүлэглэлүүдийн фракцуудын хоорондын дайны хүлд өргөдөж байна. Бид нэр та нар дайдаад нэгнийгээ устгаал нэгнийгээ түлхэж унгаагаад та нар яаж байгаа вүлээ амшаага зулцуулдаг яг үнэндээ бол эрүүдийн шүүдэг маш олон юм байгаа. Би улс төрийн агч ерөөсөө хийгээгүй шүү. Ингээ болч яа монголчуудаа нэгдээд эх орныхоо төлөө зүтгэе тэмцээ. Та нарыг эх орныхоо төлөө бидний төлөөлөл болоод эх орноо хөгжүүлье, бодлого ярья, боловсруулъя, стратеги ярья гэж сонгоод байгаа болохоос энэ тэмдгийн том стратегиуд аваачаад төрийн улсын байгууллагуудад, төрийн байгууллагуудад энэ тэмдгийн ажилд үзээгүй сайд, яам, агентлагийн дарга нар тавьчаа нөгөөдүүд нь энэ тэндээс маш том стандарт хуулж авчир тавиад өгчөөд тэгээ нөхцөл байдалтайгаа нийцдэггүй тавиад хахаад суугаад гэж ерөөсөө хэлээгүй. Тэгээ боломж нь бүрдэхгүй байгууллагууд дандаа хотлоо тайлан мэдээ өгдөг. Ийм Монголын улсын байгууллагын дүр бол юм байна. Үгүй ингэхгүй бүгдээр яг боломж дээр толгуурсан стратеги боловсруулад хэдүүлээ зорилтоо гаргаад ингээд монголчууд хөгжихэд бүх талын боломж байна. Миний эх орн ямар баялтай, ямар гайхалтай, ямар боломжтой иргэдэн хүртэл ямар потенциалтай, ямар их тийм хөгжих өндөр магадaltaй ус үлээ. Эсвэл энэ гадаадын өөр сонирхолтой хүмүүсийн бодлого баригчаад байт юм уу? Яа үнэхээр гайхаж байна. Хизээч ингэж бухимдаж эсвэл хизээч ингэж санаа зовж хизээч ингэж юм гардгүй байсан. Тэгээд энэ нөхцөл байдал дээр ингэж одоо эхний алхам бол иргэдээ аваач. Том эхлэх юм бол та нар авч чадхаа болиё шүү. Хүссэн ч авч чадхаа байх нөхцөл байдал үүсэе шүү. Энийг мэдж байгаа нар. Одоо жигнэсээ гадаад ингээд өргөд үлдээх гээд байгаа юм биш үсттэй. Тэ гацсан иргэдээ гэж тийм байдлаар болох юм шүү дээ. Энэ одоо хурдтаж авч байгаа хугацаа хурд бол амар удаа шилдэг хугацаа шүү дээ тий. Их хурд нь маш их нэмэгдсэн ч гэсэн удаан байна. Хангалтгүй байна. Одоо Солонгос чинь 21,000 иргэн C3 буюу төр хугацааны визээр, жуулчны визээр ирсэн байгаа. Энэ хүмүүс бүгдээрээ л буцах сонирхолтой байгаа. Одоогоор 3,000, 4,000 хүн хүсэлт өгсөн байгаа. Дахиад нэмэгдэнэ. Яах юм бэ? Эдрийг яаж татах юм бэ? Яаж авах юм бэ? Нийтийн 0-тай газрууд байгаа. Тэрийг COVID-19 энэ коронавирус өөрөө ариутгал халдваргүйтгэл явуулсан маш идэх султай. Маш хурдан идэвхтэй алддаг ийм вирус онцлогтой байна. Нийтийн 0-ыг цэвэрлээд иж болно. Нэг хүн салинжуулаад цэвэрлүүлээд ээлжээр 2-3 хүн ээлжээр цэвэрлүүлээд иж болно. Монголчууд уртаа үйлчлэнэ. Та нар жорлуу gaах чинь гэж байна. Үгүй монголчуудын төлөө салингаа тэр нь дуртай үйлчлэнэ. Тэгээ шийдэж болж байна. За гэр кемпүүд барих юм бол ходог гаргачих болно. Усгүй гэж ярьж байна. Үгүй ходог гаргачих болно. Тэнд хэд хэдэн био 0 тавиад ариутгачих болно. Үгүй
тодорхой цагтаа хамаагүй тодорхой цагтаа бийцдэг цагтаа байлгасан ч боломж чадна. Тэр цагтаа зохицуулаад бийцчих тийм ухамсартай хүмүүс монголчууд. Тэгээд халдваргүйтгэл хийгээд халдваргүйтгэл хийснээс хойш хэдэн цагийн дараагийн тооцоолоод хүн бийцсахаар тооцоолж болно. Энд ямар ч тийм асуудал байхгүй. Тэгээд дөнгөж өчигдөр өдөө орон нутгийн ойрхон хоттой ойрхон амралтын газрууд хотод судлахаар явж ийн гэж ярьж үгүй тийхгүй та нар тийхгүй ёсгүй байсан. Одоо хийгээч одоо урдыг хийгээч тий. Тэгээд энийгээ боломж байгаагүй учраас бид нар чадлаараа татчихээн гэж ингэж ярихгүй ийм биш ээ. Нөхцөл байдал яг ийм бол биш байгаа. Хэрвээ энэ байдал үргэлжлэх юм бол би эдгээр яг өөрөө явах хэрэгцээ өнөө бас байхгүй ч гэсэн хамтраад яг энэ асуудлууд дээр бодиттой тоо баримтаа гаргаж тавья шүү. Улсынхаа эсрэг юм уу ямар нэг байдлаар ив нэгдэхгүй хандлага гаргаагүй шүү баярхандаа бид нэр ив нэгдэлтэй байгаад эх орныхоо төлөө эх орныхоо иргэдийн төлөө л ярьж байгаа шүү та нар минь өөрсдөө ив нэгдэлтэй байгаад улс төрийн сонирхол олон янзын хоорондын бүлэглэлийн хардталтаа болоод зүгээр л иргэдээ авчааж иргэдээ авах харцаа бүгдээр нийлээл хайжаач л гэж гуйх гэсэн. Тэр би нэг юм аль нэг нам гэхгүйгээр бүгд хамтраад ажиллах нь чухал байна те ер нь бол одоо ийм нөхцөлд бол иргэдэл бодох нь чухал. Миний нэг сонин дээрс байгаа нэг сонин хувийн гэх юм гуйлдах юм байгаад байгаа байхгүй. Би Чимбүрийн эмчийг улсын хурлын гишүүн би намайг бол танихгүй. Би бол уулзч үзээгүй. Гэхдээ яг хүнийх нь хувьд мэднэ. Ямар боловсралтай ямар төвшний хүн бэ гэдгийг мэднэ. Тэгээ Чимбүрийн эмчийг яг улс төрийн түвшээ болсон хүний хувьд бас олон улсад ажиллаж үзсэн, туршлагатай, мэдлэгтэй би маш сэтгэлтэй эмч гэж ойлгодог. Тэгж баярлж бахархаж хүндэл авдаг байхгүй. Тийм хүний хувьд энэ гарцуудыг энэ пар тахал дээр яаж ажиллах вэ? Тэтгэл гаргаж ажиллах баах гэж хүлээж найдаж байгаа шүү. Хэрвээ та ажиллаж эхлэегүй бол одоо ажиллаж эхлээрэй гэж дамжуулж бас гоох гээд байгаа. Тэгэхгүй сэтгэл байхгүй бол юм явахгүй ажил явах. Ер нь бүх юм сэтгэлээс байж явна шүү дээ. Би бол сэтгэлдээ багтаахад бол болохгүй юм байхгүй гэж богөөсөө боддог. Тэр ч утгаараа одоо сэтгэлдээ багтаа гэдэг ч юм уу ядаж на галзын иргэд би эндээ яаж тусалж болох вэ гэдэг дээр одоо ингээл оролцоод явж илаа юм л та. Тэгээд яаж яаж байгаа бүгдээрээ эрүүл хамгийн гол нь гэртээ харихын тулд сэтгэл болчиход байна л да. Энэ удаашралтай хугацааг тэсэж өнгөрүүлнэ гэдэг амар том шалгуурын юм л одоо ирсэн л байж байна. Өвчтөй зовлонтой маш хэцүү хүмүүс бол одоо хүртэл явж чадаагүй. Яах аргагүй л одоо хамгийн хэцүү нөхцөл одоо гэмдээ ер нь л жоохон яг энгийн иргэдэнд одоо тунаад үлдчихлээ л гэдэг л үнэн байгаа юм л та. Ямар ч арга талгүй, ямар ч яриа хөрөө өгөх боломжтой хүмүүс байхгүй тийм болохоор эрчимтэй гадаад бид асууж штэ тийм. Зүгээр нэг ингэн жишээлбэл яг үндэ хамгийн их боломжтой хамгийн их эрүүл бөгөөд санхүүгийн чадамжтай хүмүүс хэм бол экс ерөнхийлөх хэлбэгдэрч гэх мэт давдарж авраг гэх мэт би энэ хүмүүсийн тухай бол яриаггүй. Ийм харин ч илүү төсвөрлөх боломжтой чадамжтай хүмүүс хамгийн түрүүнд очсон гэдэг. Бүгд бол маш олон юм ярьж болно л хөндлөг цаашаа айгүй олон дараалал байж. Тэгээд ийм чадвар биш байгааг хараад бид энд нь бохимдсон даа шинд байгаа иргэд хэцүү байна. Хэцүү хүмүүс олон байна. Одоо нэг та нар төрүүлээ очсон бол бидний асуудлыг та нар шийдэж бас болно шүү дээ. Одоо нэг нь төрүүлээд явсан мөнгөтэй хүмүүс маань эргээд бид нарыг яагаад харж үзэж болохгүй тусгаарлалтын зарлалын гаргачи тэр буудлыг бий даачи гэж тийм уриалга гаргаж иргэдийнхээ төлөө нэгдэж ажиллах юм боломж байгаа даа шүү дээ тийм ээ. Тийм гүн далай экс гишүүн гүн далай маань хөрхий янз бүрээрээ хилүүлээл муулуулаад тэнд өдөр болгон лайв хийгээл яриад л байна л да. Нөхцөлийг өөрөө ануудаараа харж байгаа. Жаахан ч өөрөө бас юм хүн шүү дээ тийм. Тэгээ харагдаад эрүүл мэндийн сайд байсан хүн шүү дээ тийм. Тэгээд өстэй. За тэгээд ерөөдөө нэг бухимдал хийх үг бол дуусахгүй бидний хувьд бол тийм бас харамсалтай байгаа. Тэгээд айл дургуулсан юм шиг энэ харамсал их байгаад байна. Маш их харамсал байна. Харамсал их байгаад байна. Цаашдаа тэгээ яаж ямар бодлогоо хөгжүүлэх болсон юм бэ? Энэ хэдийн эрүүл иргэдийг авч чадахгүй хэрвээ цаар тахалд арах бол ямар арга хэмжээ авч чадах юм бэ? Цаашдаа энэс өөр ямар нэгэн хүндрэл тохиолдол Монгол улс яаж иргэдээ улсаа хамгаалах юм бэ? Тэр гайхаж байна. Тэгээд хав тавьсан тэрэнд баярлалаа. Сувда чамд маш их баярлж байгаа. Маш их дэмжиж байгаа. Чамайг айлсаа хөгжсөн дараа би бүр амар санаа зов. Нөгөөх маань одоо яаж байгаа би огт танихгүй шүү дээ. Яаж байгаа бол гурван нүгэд ямар ч байсан нэг газар ирсэн байж энэ ичээ сайдын ямтга ойрхон учраас илүү л одоо өөр хийж чадах бүхнийг эндээс хийн. Ямар ч байсан энэ дагаа олон одоо Америкт суурь амьдарч байгаа олон хүмүүстэй уулзаж бидний төсөл дэмжихийг бол уриалсан. Тэд нар ч бас дэмжиж байна. Ядаж бид нарыг элчингийн гадаас явахад
одоо юу гэдэг нь хайр халамжаа түгээж байна тий. Тэгэхээр энд байгаа суурин байгаа бүх монголчуудаа Америкт байгаа монголчуудаа бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд бүгдээрээ одоо бид нарыг харихад энийг дивчиж дисэж гарахад бид нарт бас сэтгэлийн дэм урам зориг өгөж хамт байгаарай гэж хүсье. Нэгэн тал одоо түрмэн бид нарыг тавах бол ядаж та нар маань битгий бид нарыг хаяарай. Бид нар та наргүй бол хинч биш болно шүү. Тийм болохоор хамтдаа энэний ард гарцгаая гэж хэлье. Тэгээд баярлалаа. Тэгээд бас натаа ярилцсанд баярлалаа. Тэгээд мэдээж хэрэг Солонгост Америкийг бол нөхцөл байдал арай гайгүй ч гэсэн та нарт бас хэцүү байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа хичээгээд энэ хэцүү өчний ард гараад их орондоо очие. Гол нь их орондоо очих тэр боломжийг маань төрийн их барьж байгаа энэ эрхмүүд маань бас арай жоохон энэ өөр ухаанаар өөр бодлоор бодоосоо гэж хүсье. Тэгээд натаа ярилцсан баярлаа. Тэгээд сурдаа маань бас сайн яваад хараарай. Тэгээд ар гэр нь аав одоо юу гэдэг ээж нь хүүхдүүд нь ир нөхөр нь хүлээж байгаа. Тэгээд аян замдаа сайн яваарай гэж хүсье. Тэгээд баярлаа танд. Танд баярлалаа оролцсон. Баярлалаа Сувдаа. Тэгээд хэрэгтэйгээ дуу хоолойг сонсдог өдөр ирэх бахаа гэж хүлээж найдаж байгаа. Монголд байгаа монголчууд маань ч гэсэн та нар маань бидрийг дэмжиж энэ дээр гарч гаргалгаа саналаа хэлцгээгээрээ иргэний онцгой комисстой улсын газартаа хэлээрээ саналуудаа гаргаараа санаачлаа гаргаараа бүгдээрээ түрүүлж гацж байгаа түрүүлж утсан залуучууд минь та нарын дуу хоолой энд хэрэгтэй шүү. Бид нэр эндээ дуурай, та нар наанаа дуураарай. За тэгээ ярилцсанд баярлаа. Тэгээ баярлалаа. Дараа уулзах өрөөлөё. Монгол уулзах өрөөлөё. Баярлалаа. Баяртай. За ингээд юугаа зогсоочлоо. Go нөгөө юугаа зогсоочлоо. Одоо нэгсэнтэй шууд явж байгаагаа зогсоочлоо. Яанда хэлэх үг болдохгүй юм да тийм ээ. Энэ дээр Сувдаа нэг юу байгаа та. Одоо нөгөө хуулийн байгууллагт хандаж энэ төр юм болонгууд өчигдөр тайлбар хийгээд би TV дээр мэдээлэл оруулж ил байлээ л дээ мэдээлэл ярьж илээ. Тэгээд төлөөллүүд нь гадаад гарсан иргэдийн төлөөллүүд нь очсон. Тэгээд эдгэрийг юугаар явуулсан гэх юм. Эрүүл мэндийн яг энэ цар тахлын үед ажилтдаг дүрм журм энэ асуудлыг мэдгүйгээр талентуулаад айгүй ноцтой юм шиг юм мэдээлэл ярьж байгаа. Хамгаалах хувцас хэрэгэл өмсөх тайлах хүртэл асуудал гэж ярьж байгаа. Өө тэр мэдээч маш нарийн техникээр өмсдөг тайлдаг байхгүй юу. Гэтэ тэрийг даачил ажиллаж байгаа иргэдийг нэг өдөр заагаал хэдхэн минут заахал юм байхгүй юу. Тэгээд бүтэн өдөр чинь болий бүтэн өдөр чинь сургалт хийлгэчихэл ганцаар л өдрийн ажил байхгүй юу. Энэ бол ерөөсөө асуудал биш. Тэгээд бидний цаана зорилго нь юу байгаа гэхээр нэр хүнд алгасан зорилго байгаад байгаа байхгүй юу. Ийм хүнд хэцүү байдал жигшээстэй гөрөөжж бид нэр ингэж хэрэгтэй хамгаалсан гэдэг нэрээр олонхын саналыг авах юм. Өсвөрийн хүмүүс багтав. Энийг хаач ингэж дээвэршээр ингэсээр л ирсэн. Угаасаа хоорондоо одоо тэгээд нөгөө